Нагийн Weekly Show-гийн энэ удаагийн дугаараар олонний мэдхээр загвар өмсөгч бэлгүүн маань оролцож байна. Мэдээ үзэх гээл. Арангаа сарн дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээллийг бид хүргэх болно. Өдөө орон нутаг Монгол улстай болж байгаа процессуудыг та бүхэндээ цаг алдруугаар хүргэх нь манай нэвтрүүлгийн зорилго. Надад асуулт байна. Надад асуулт байна. Харин та бэлэн үү? Манай үзэгчдээс өөрийгөө товчхон ярилцсан. За сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Олон мэдих загвар ус бүлгүүнээ танигдсан бэлгүүн байна. Тоол бас аялал жуулчлалын салбарт нэлээд ажиллаад 10 гаруй жил болсон байна. Үүнийхээ хажуугаар загвар урлаг, аялал жуулчлал хоёр хооронд маш их толгойтой байдаг. Олон цагаан төгс хэрэгжүүлээд ингэж явж байгаа. Одоо л Түлхүү Арангаа аймагт болон одоо Баянгаа гэж одоо өөр ангаа Баян онгор Арангаа аймагт Хангаан бүсийн аялал жуулчлалын холбоо гэдээ байгуулсан. Аялал жуулчлалын холбооныхан тэр хөнгөж явж байгаа. Тэр нь Арангаан аялал жуулчлалын холбооны удирдах зүйлэн гэж хөнгөж явж байгаа. Энэ утгаараа аялал жуулчлалын бизнесийг Түлхүү одоо урлаг соёлтой холбож хөгжүүлж, өв соёлтой холбож хөгжүүлдэг гэж явж байгаа ийм л залуу байна да. Нэр дэвшиж байгаа тийм юмас. Тэгэхээр энэ яг залуу хүний ямар сэтгэлтэй байна. Яг үнд бол би ч өөрөө олон улсын харилцаа эдийн засгийн мэргэжилтэй хүн. Тэгээ олон улсын харилцаа эдийн засгийн мэргэжилтэй. Олон нийтийн харилцаа, аялал жуулчлалын харилцаа, олон соёлын харилцаа тэгээ явж байгаа. Яагаад ингэж гинт улс төр болоо явчихваа? Яагаад бэлхүүн гинт урлаг соёл ихгүй ингээд улс төрийн одоо мөрхөөд явчихваа гэдэг ч юм одоо олонний дунд юм одоо идүүцэл ч юм уу, эсвэл зарим дэмжиж байгаа ч юм уу тийм юм олон талын юм яриа байна л да. Миний хийж исэн ажлууд гэх юм бол дандаа олон нийтийн ажил хийсэн байгаа. Гэрэл гудамж төсөл тийм ээ. Гэрэл гудамж төслийг хэрэгжүүлсэн байна. 5,000 ажлын байр бүрдүүлээд 100 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хэрэглэлийг бий болгоод өглөөний гудамжийг хийсэн байна. Тэг стрит фуд, явуулын хоолны машин гэж байгаа тийм. Энийг ийгээд нэг одоо бараг 500 гаруй өрхийг орлоготой болох боломжийг нээж өгсөн байна тийм. Мэдээж чадгаар туслаад ингээд бүгэж явж байгаа гэсэн үг. Хотын одоо иргэдийг малчин айлд жуулчдаг болгох хэрэгтэй гэдэг юм одоо ажлыг бас хэрэгжүүлж явж байгаа. Арангаа ч гэсэн ялгаагүй одоо ара комплекстэй хамтраад би ч бас маркетинг танигдал дээр бас илүү анхаарад эконол бол Монгол гэрийг одоо ингэж аялал жуулчлалтай холбож байгаа. За гэтэл ингээд гаднаас нь залуучууд юм хийгээд гэрэл гудамж зогссон тийм ээ. Өглөөний гудамж зогссон. Цэгэр сум дээр аялал жуулчлалын дэд бүтцтэй газар хийхлээр газар болохгүй. Дандаа хуультай холбоотой, хууль эрх зүйн орчин, хууль эрх зүйн уялдаа холбоо тийм ээ. Бүх тал нийт холбоотой байдаг. Бид нар гаднаас нь залуучууд ингээд мэдлэг боловсрлоо төрдөө олон нийтийн төлөө өгөхгүй улс төр муухай гэдэг одоо энэ суртал хулгт автаад яваадах юм бол энэ улс хизээ өгч юм бэ. Дандаа мэдлэг боловсролтой залуучдыг айлгадаг. Тэр залуучууд чинь мэдлэг боловсролтой эзэмшиж ирчээд улс төрлөө орох юм бол заваар хатах гэдэг байгаа байхгүй. Найзуудтай үнэлэхгүй болох гэдэг, хүмүүс уулзгаа болох гэдэг, хамтарч ажиллах байгууллагууд нь өөрсдөө нь дүлэх гэдэг. Талбартаа үнэлэхгүй болох гэдэг. Ингээд тэгэхээр хинч гисэн айн нэстэй улс төрөөс те. Хүчингүү орнуудад улс төрч гэдэг бол хамгийн нэр хүндтэй ажилладаг. Яг тэгвэл олон нийтийн төлөө энэ хүн сэтгэл зүрхээ зориулж бидний төлөө амьдралаа зориулж байгаа хүн гэдэг үүднээсээ дандаа ёсолдог, хүнддэг. Гэтэл Монголд бол улс төр мухаа гэдэг сурталчилга болгохтой. Надаас илүү боловсралтай мундаг залуучуудад бид түүч болёо, хүмүүс хаглая. Би юу ч хэлүүлсэн хамаагүй энэ болдгийм байна, ялдгийм байна. Боломжтой байгааг харуулахын тулд явж байгаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог болохоор Монголд сүүлийн 30 жил байгаагүй хамгийн анхны гэж хэлж болох. Ийгүү том тойрогтой залуу хүмүүст юм бас халгаатай юм болох гэж байна. Энэ дээр таны бодол юм. Том сонгуул нөрөө буцаа эргээд яг жинхэнэ улс төрчтэй харахад болох гэдэг шүү. Үнэхээр төлөвлөсөн байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудад илүү давуу талтай шал өөрөөр ирэх сонгуулах гэж байна гэж байна. Удаан хугацаанд байсан улс төрчөөс яг залхацсан байна. Энэ системийн шинжилгээ хийгээд ирэхээр буцаад нөгөө хүмүүсээс шинжилгээ хүсч хэлж штэ. Хүн чинь бас шинэ гутал авчаад бас шинэ амьсаа хөгсөн сте. Тэ? Шинэ гутал дээр бас хуучин амьс өмсөд бас утгагүй штэ. Тэгэхээр хүн чинь бас нэг шинэ гуталтай болж байгаа юм шиг шинэ амьс өмсөх хүсэж байна. Тэ? Хослуулж явах хүсэж байна. Тэгэхээр энэ системийг бас ард ирээд бас төдийлөн нэгсэн ойлгоогүй ч гэсэн арай нэг өөр зүйлх хүсэж байгаа. Төлөж байгаа учраас залуучуудыг харгаж яа тэгвэл дахиад нэг өөр боломжийг ажиж хэлж штэ. Арай нэг хариуцлагатай, арай боловсралтай нийгмийн төлөө юм идэг хүмүүс гаргаж ирэх гэдэг талаараа илүү тийм одоо хандлагатай болсон. Тэгэхээр одооний сонгуул дээр бид нар мөнгө зарахгүй орч баг зарна. Хандвараа л ерөөс ажиллана гэж байна. Хатуусанд бөөнөр яваад бөөнөрөө л ерөөс уулздаг явж байна. Тайз байхгүй, хатуусаараа тайз хийж байна. Тайз байхгүй, зүлгээр тайз хийж байна. Сандлаа бид нар 3 сандал тавьсан байна. Болоо заавал хүн цуглуулах гэж улаарахгүй. Ард иргэд бол
хин юу хийх гэж байгаа, хин юу хийж байгааг харж чаддаг юм аа. Юм хийм бол хүн органикаараа дэмжин шүү дээ. Бид нар одоо анхудаа уулзах гэж байгаа учраас бид хайц гадуурсдаг гэж байгаа байхгүй. Тийм давуу талтай. Бид ялан гэж улаарах биш. Зүгээр ялт байгуулахын төлөө сайн хичээх хэрэгтэй. Ялт байгуулах гэж байгаа юм шиг хичээх хэрэгтэй. Тийм ээ? Ингэж олон түмэнд бас итгэл төрүүлэх хэрэгтэй биш. Бас ирээдүйн харагдаж байгаа байна. Ингэж нөгөө нэг араас орж ирэх залуучуудаа бас итгэл үнэмш төрүүлмээр байна шүү дээ. Одоо мөрийн хөтөлбөр гэж байгаа юм. Байлгүй яг өв соёлыг Монгол амдаачлыг бий болгох хэрэгтэй хэлээр явж байгаа. Анхаарч явж байгаа гэсэн. Мэдээж эмч хүн инженер гэж чадахгүй. Инженер хүн эмч хийж чадахгүй тийм ээ. Тэрнтэй адилхан би одоо эмчийн бодлого, эрүүл мэндийн бодлого, боловсролын бодлого, за инженерийн дэд бүтцийн бодлогыг бол ярих утгагүй. Монгол хүн монголоор үжих хэрэгтэй юм аа. Монгол өв соёлыг бид түгээл илрүүлж энэ хотын соёл, хитрхи шилэн барилгын араас биш бид нар монгол хүн болох одоо төлөвшөж хөгжтөр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бид тэр анхаарч ажиллаж байгаа гэсэн үг. Аялал жуулчлал эдийн засгийг бий болгох хэрэгтэй, ажлын байрыг бий болгох хэрэгтэй гэдэг маш сайн анхаарч байгаа. Нөгөөрөө бид нар төрийн болохоор гадагшаа өв соёлоо сурчлах хэрэгтэй, эргээгээд аялал жуулчлалын бодлогыг жуулчлалыг хэрхэн татах. Татснараа бид нар жуулчлалыг байх орыг хэрхэн бий болгох хэрэгтэй, урсгалыг хэрхэн бий болгох хэрэгтэй, аялал жуулчлалын төвлөрлийг хэрхэн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй, аялал жуулчлалын хөтөлбөрийг яаж бий болгох хэрэгтэй. Энийг улсын бодлогоор хуулиар нь яаж зөв зохистой уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэдгээр анхаарч. Магадгүй улсын их хурлын гишүүн болчихлоо. Хамгийн түрүүнд хийх ажил. Хамгийн дөрөв шууд аялал жуулчлалын хуулийн эрх зүйн дээр ажиллана. Шууд ажиллана. Одоо цаг нь болсон. Мянга бид нэр ингээд жуулчдыг дуудаа авчирдаг хоног газар байхгүй шүү дээ. Тэ? Хоног газар алга. Нэг сум дээр очиж нэг хөтөлбөр алга шүү дээ. 330 сум дээр бид нар аялал жуулчлалын хөтөлбөртөө сум олж харсан уу юу нэ амьдрал да. Нэг л их том төсөл яриаддаг. Бидний том төслийн төвлөрдийг хийж чадсан уу? Нэг сумыг үлгэрч сум болгож чадсан уу? Нэг аймаг үлгэрч аймаг болгож чадсан уу? Чадаагүй байхгүй да. Бид нар яг энэ аялал жуулчлал болон ер нь дэд бүтцийн загварчлал дээр анхаарах хууль эрх зүйн дээр маш сайн анхаарна. Зохицуулт дээр анхаарч ажиллана. Хөрөнгө оруулалт дээр бас анхаарч ажиллана. Энэ дээр л бид нар Монгол яаж хүч гээд байгаа юм бэ гэдэг загварчлалыг хармаар шүү дээ. Одоо нарны эрчим хүч, сэргээх эрчим хүчээр хөрөнгө оруулалтын хувийн компани байна. Хий гэж өөрсдийнх нь мөнгөөр газар өгч гэсэн газар өгөх гэж. Сум аймагуд утаандаа баригдаад ингээ амьдрах хэрэгтэй юм уу? Хүүхдүүд нь хордох хэрэгтэй юм уу? Сэргээх эрчим хүч станц барих 200 сая доллар, 300 сая доллар тэр гадны байгууллага тэр Монгол компаниуд татан төвлөрөх боломжтой болсон шүү дээ. Жохоо тавьш гэдэг ч юм уу. Тэгэд яагаад энэ боломжийг нээчихгүй байгаа юм? Энэ боломжийг нээлхий л да. Энэ боломжийг нээлэх юм бол ажиллана. Халуучуудыг сонгуультай идэвхтэй оролцох гэж хэлмээр байна. Бид нэр одоо айл намыг сонгох хүн болгон өөрсдийн гэсэн үс бололтой. Ямар ч үс бодлыг буруутгах ямар ч боломжгүй угаасаа. Айлч намд мундаг залуучууд байгаа. Айлч намд мундаг бодлогууд бас байгаа. Тэ? Тэгэхээр зарим намуудын туршлах нь сайн байж болно, илүү байж болно. Зарим намынхын хүн хүчний илүү байж болно. Зарим намынхын үйлдэл баримтны илүү байж болно. Энэ бүхэн чинь өөрсдөө нөгөө одоо манай Тамирах хэлж байгаа симфони найрал хөгжим шиг бүх талын хөг аял гарах хэрэгтэй байхгүй. Ингэж төгс төгөлдөр хөгжим дуурнаа. Тэ хянан шалгах тэр сөрөг хүчин бий болох хэрэгтэй бодож байгаа. 1-2 нам одоо дарангуулад эхлэх юм бол эн чинь өөрөө буцаагаад олон хүний бухимдыг төрүүлдэг байхгүй. Тэгэхээр хүн болон уус төрж болохгүй. Гэхдээ уус төрийг сайн судлаарай, мэддэг байгаарай. За яг өөрсдийнх нь ирээдүйг шийдэх тэр өдрийг тэр төвшигчийн судалгааг сайн хийгээрэй. Тэгээд сонгуульд идэвхтэй орцсон. Зочин болж оролцсон. Билгүүндээ баярлалаа. Мөн залуучуудын төлөөлөл гоо олонлоо. Бас төрлөө сонгуульд өрсөлдөж байгаа. Энэ бас хувь хүмүүст ч тэр маш том зориг гарч ирлээ. Сонгуулийн ажилд амжилтсан. Нэвтрүүлгийн сүүлийн төсөөллийг одоо өөрт танилцуулъя яа. Иргэний зориг болон улс төрийн намын зориг гаргаад боловсролтой залуучуудын одоо нэгнээд нэгтсэн явж байгаа. Бид нэр энэ зориг ихтгэл үнэмшил хүсэл мөрөөдлийн төлөө зориод одоо ингээд үйлдэл хийж байна. Тэгэхээр үлдсэн одоо итгэлийг та бүхэн маань бас бидэрт өгөх ёстой юм шүү. Тэгэхээр сонголтоо зөөж бидэрт бас итгээрэй, дэмжээрэй гэж бас хэлмээрээ. Хүн намын хувьд гэх юм бол Монголын хөрснөөс бий болсон Монгол хүмүүс үүсгэн байгуулсан Монгол нам гэж тодтолтой байдаг. Монгол цэхэтэн, Монгол боловсролтой мундаг залуучуудын бий болгосон нам учраас итгэхэд бол харамсах зүйл байхгүй шүү гэдгийг бас хэлмээр байна. Зөв сонголтыг сайн судалдаг байгаа. Хөгжингүү орн бол иргэдэн улс төрийнхэн одоо намыг сайн судалдаг, дэвшигч нараа сайн судалдаг, боловсролыг нэн тэргүүнд тавьдаг, сэтгэл зүрхийг нэн тэргүүнд тавьдаг тийм хүмүүс байдаг шүү. Тэгэхээр тэр зүйл дээр л одоо төлөрж тэр зүйл дээр сайн шийдвэр гаргаж чаддаг учраас хөгждөг шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Өрсөн бач баярлалаа. Та ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.